Хүн яагаад үннийг гэрэл хийлэх ёстой вэ? Нин тэргүүний шалтгаан нь гэвэл Бурхны өнцгөөс авч үзвэл үннийг гэрэл хийх нь Бурхны удирдлага. Хүн төрлөختнөөс хүлээх хүлээлт, хүн төрлөختөнд тавих итгэл найдвартай холбоотой байдаг. Энэ нь Бурхны удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Чиний хэн байх хэр удаан Бурханд итгэсэн чинь хамаагүй. Үннийг гэрэл хийдэггүй, хайрладаггүй бол эцэстэн гарцаагүй таягдан хаягдах бай болно. Энэ бол тодорхой зүйл. Бурхан ажлын 3 үе шатыг хийдэг. Хүн төрлөختнийг бүтээснээсээ хойш Бурхан удирдлагын төлөвлөгөөтэй байсан бөгөөд үе шат бүрийг нь хүн төрлөختөн дээр хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл хүн төрлөختнийг алхамаар удирдан чиглүүлж ирсэн. Бурхан өөрийн илэрхийлдэг үннийг болон хүн төрлөختөнд хэлдэг шаардлагын талбарыг шалгуурыг хүнд оруулж тэтгэрийг хүний эм болон бодит байдал болгох гэсэн эцсийн зорилготойгоо өгөхгүй хичээл зүтгэл гаргаж маш удаан дэвцэн юм. Маш чухал асуудал. Бурхан үүнд маш их ач холбогдол өгдөг. Бурхны нүдээр бол энэ нь маш чухал асуудал. Бурхан үүнд маш их ач холбогдол өгдөг. Бүрийн тухайд гэвэл хэв чанар наснаас чинь үл хамааран эсвэл Бурханд хэдэн жил итгэснээс чинь үл хамааран үннийг гэрэл хийлэх зам руу хүчин чармайлт гаргах ёстой. Чи ямар нэг объектив шалтгийг онцлох ёсгүй. Үннийг болцолгүйгээр эрэлхийлэх ёстой. Өдөр хонгийг дэмий томоохон хэрэг явдал болгооч шамдан зүтгэж хүчин чармал гаргалаагүй. Эрэлхийлээрээ чиний олж
болгож Бурхан үннийг эрэлхийж буй хандлага чин сэтгэлийг чинь хараад чамд тохирсон хүрэх газрыг өгнө гэж хэлбэл тэр нь хичнээн сайхан байх билээ. Одоохондоо хүрэх газар төсгөл чинь ямар байх вэ гэдэгт анхаар юу тохиолдох ирээдүйд юу болох гамшгаас зайлсхийж үхэхгүй үлдэж чадах эсэхэд анхаар энэ зүйлийг бод энэ зүйлийн талаар бүх шаардлагатай Бурхны үг Бурхны шаардлага дээр үнэнийг эрэлхийлэх үргээсэн гүйцэтгэх Бурхны хүслийг хангах тул анхаарлаа төвлөрүүл Бурхны 6000 жилийн хүлээлт 6000 жилийн найдварыг бүсэрдүүлэхээс зайлсхий Бурхан баг зэрэгтэй төрлөг Бурхан чамаас найдвар олж харж Бурхныг хүслэн чам дээр билээ олоо Ингвэл Бурхан чамд шудраг бус хандхуу Ингвэл Бурхан чамд шудраг бус хандхуу Эцсийн үрдүн нь хүмүүсийн хүсснээр болохгүй байлаач гэсэн бүтээгдсэн зүйлийн хуваарь тэд ямар ч хувийн төлөвлөгөөгүй бүх зүйл дээр Бурхны зохион байгуулалт зохицуулалтыг дуулууртай дагах ёстой ийм сэтгэлгээтэй байх нь зөв